Дараагийн мэдээ. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зоригийн 6 жилийн бүрийн эрхийн хугацаа дуусгар болж дараагийн ерөнхий шүүгчийг тодруулах асуудлыг яг энэ цаг мөчид Монгол улсын дэд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна. За Монголын төрийн эрх мэдлийн бүтэц дотор ерөнхий шүүгч бол олонний анхаарлыг төдийлөн өртөөд татаад байдаггүй бодит нөлөөллийн хувьд хамгийн хүчтэй албан тушаалтнуудын нэг юм. Төрийн ордонд сайд солигдох бүрд улс төр бужигнаж халаас илгээ эхэлдэг. Харин шүүхийн ордонд ерөнхий шүүгч солигдох гэж байхад улс төр илүү чимээгүй өрнө, илүү анхааралтай арддаг. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч бол шүүх эрх мэдлийн нүүр царай, хууль тогтоох эрх мэдлийг улсын хурал гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар хэрэгжүүлдэг бол шүүх эрх мэдлийг төлөөлөх хамгийн өндөр албан тушаалт нь ерөнхий шүүгч юм. Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зоригийн бүрийн эрхийн хугацаа өчигдөр дуусаж түүний залхамжлагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна. Гэхдээ энэ томилгоо бол Монголын шүүхийн дараагийн 6 жилийн өнгийг тодорхойлох сонголт болох юм а. Ер нь ч тэгээд нэг хүн улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчээр ингээд олон жил явчихаар 6-аас илүү 2 удаа 12 жил энэ явах юм бол бид нар бас хүнд байдалд орно. Захиалгын хүн тавигддаг болчиход байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчид ихэвчлэн эрүүл эргийн танхимаас тодорж ирсэн. Харин энэ удаад анхаарал иргэн болон захиргааны эргийн танхим руу чиглэж байна. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд хамгийн том улс төр эдийн засгийн маргаанууд эрүүгийн танхим дэш харин захиргааны шүүхтэр өрнөсөн. Тендер, лиценз, төрийн шийдвэр, сонгуулийн маргаан, авилга албан тушаалтай холбоотой асуудлуудын элтсийн зангилаа захиргааны эргийн шүүхтэр тайлагдж ирсэн. Тиймээс захиргааны танхимаас ерөнхий шүүгч тодорно гэдэг нь шүүхийн бодлогын төвцөг өөрчлөгдөж байгаагийг дохиожож мэдэх юм а. Нэг удаа 6 жилгээд заагаад өгсөн байгаа зүйлийг эвдэх нь өөрөө тухайн субъектыг одоо улируулан сонгох гарц үүсгэж байна. Энэ нь эргээд одоогийн нөхцөл байдал улс төртөө нөлөө бүхий ямар нэгэн байдлаар холбоо сүжрэнд орсон хүн дахиад одоо залгуулад яваад байх боломжтой байна гэдэг утгаар энэ бол зарчмын асуудал гэхгүй. Энэ бол улс төрийн асуудал биш. Нөгөө талд энэ удаагийн томилгоог улам сонирхолтой болгож байгаа нэг хүчин зүйл. Тэр нь үндсэн хуулийн цэцгийн шийдвэр өмнө нь улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар томилдог байсан. Харин үндсэн хуулийн цэцгийн зохицуултыг нэг удаа гэсэн хязгаарлалтыг үндсэн хууль зөрчсөн гэж үзснээрээ дахин томилогдох эрх зүйн боломжийг нээсэн юм а. Монголын улс төрд ерөнхий сайд солигдох нь бодлого өөрчилдөг. Харин улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч солигдох нь хууль хэрхэн тайлбарлагдах, шүүхийн институт өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэгт нөлөөлдөг. Тиймээс улсын дэд шүүхийн байранд эхэлсэн 25 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж эхэлсэн шүүгчдийн зөвлөгөөнөөс гарах сонголт ганц хүний карьерийн асуудал биш. Энэ бол Монголын шүүх эрх мэдлийн дараагийн өнгө төрхийг тодорхойлох улс төр хууль зүйн чимээгүй өрсөлдөөн болж байна.